За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдөр мэндийг хүргэе. Бас нэгэн влогоор уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр хурмын туршлага хуваалцж байгаа влогийг ерөөхдөө энэ влогийг хийгээд дуусгахын өндөрлөе гэж бодож байна. Тэгээд өмнөх влог дээр битээ нэлээд дэлгэрэнгүй яриад дуусгая гэж бодсон боловч зарим нэг зүйлээ яалтчгүй мартаад үлдээсэн байсан. Тэгээд та хэдтэй бас одоо бүрэн гүйцэд мэдээлэл хүргэе, бүрэн гүйцэд туршлага хуваалцъя гэсэн үднээс одоо энэ хүн нэмэлт жижиг влогоо хийж байна. Тэгээд бит хоёрын влог болохоор одоо зөвхөн цэвэр туршлага хуваалцж байгаа. Тэгээд ямар ч тийм зар сурчлага байхгүй байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За марцсан зарим нэг жижиг зүйлүүд ярих учраас богинохон жижигхэн влог болох бах. Тэгээд бид гурийн хувьд болохоор дээлээ Туко Тейлор дээр оюусан. Тэгээд одоо давуу тал нь гэх юм бол манай нөхрийн яг 10 жилийн найз нь Туко Тейлорт ажилладаг байсан. Тэгээд ер нь бол Туко Тейлорт 3 хос одоо хүүтэйг нийлээд 3 хос дээл оюусан. Айгу гоё оёж өгсөн. Сэтгэл ханамж маш өндөртэй байсан. Тэгээд бид гурийн хувьд болохоор торгон материалыг сонгосон тийм одоо цэнхэр өнгөтэй торгон материалыг сонгосон. Тэгээд торгон материал одоо нөгөө энгийн даван материалыг бодвол ингээд арай жоохон хатуу зузаан байдаг юм шиг санагдсан. Тэгээд ер нь бол нөгөө нөхрийн маань найз хэлчихсэн ингээд торгон дээл бол арай юм зузаан болдог шүү. Даван дээлэр хийх юм бол ингээд бас биеинд ингээд суугаад айгу гоё болтгоо гэд. Тэгээд баярын тийм чухал өдөр байсан учраас миний хувьд болохоор юм гоё торгон тод өнгөтэй ч юм уу тийм дээлийг илүүд үзээд тэгээд бид гурав ямар ч гэсэн гоё торгон дээл оюулсан. Тэгээд дээлээ яг ингээд оюулчаад ингээд яг бүрэн гүйц дуусаагүй хахад нь бид гурав өмсч үзчихсэн. Тэгээд та хэдтэй бас яг энэ хэсэгт энэ одоо энэний дараагаар тэр бичлэгийг хавсаргаж бас харуулъя. За бид гурав Монголдо ирсэн байна. Тэгээ Монголдо хурж ирээд найз нэг дээл ойдог, дээлний компанид ажилладаг. Тука Тейлор гэдэг ийм дээлний газар ажилладаг. Манай 10 жилийн анги охин. Тэгээд манай эхнэр хүү бид гурав найз дээр хурж дээл оюулж байгаа. Тэгээ юу очиж камера марчиж, микро бас мартчих. Яриасаа орж ийн үгүй сайн мэдгүй. Ямар ч юм зүгээр ингээд олдож байгаа боломжн дээр бичлэг хийгээд авчээ. Тий. Дээл өмсөн чи айгуу гоё. Сэтгэл хөдлөөд. Гацч бацаад штэ. За тий. Ямар ч зөв өнөөдөр ирж юу яаж байгаа. Дээл нэг бэлэн яг оёрдож дуусагдааг байгаад ямар ч зөв эхлээд өмсөөд хэмжээ дамжаа яаж ин хасах юм байна уу, нэмэх юм байна уу гэд шалгаад явж байгаа. Надад дээл гоё зогт юм байна. Би зогтгүй гэж бодсон чи. Тэгээ манай хүүг хараа штэ. Алив миний хүү жоохон чааш болж байгаа. Нааш хараа. Яа. Өнгө мөгийн торог моргийн. Айгу гоё санагдчихэв. Тий. Айгу таалагдчих. Би өөрөө барсаа ирэх юм. Тэг жоохон гэрэл муу болохоор яагаад. би жоохон таарах юм. Би ингэж харуулах. Энэ талаас нь харах. Ингүүл гоё юм. За тийшээ зогсчих. Баярлалаа. Өнгө нь айгу гоё таалагдчих. Надад хамцун айгуу гоё таалагдчихэв. Намайг ингэж гоё харагдуулаад байна. За өнөөдөртөө ингэсгэвч дараа нь бүр яг гоё болсныхан дараа эргэж тойруулж харуулж тий. Нэг одоогийн байдлаар ингэж харагдчих. Дараа дээлээ бэлэн болсныхаа дараа хурж ирж бүр гоё бичлэг хийнэ тий. Хормон дээр өмсөд угаасаа бичгүүлгүй. За. За тэгэхээр бид гурав нэг ийм 3 хостел оюулсан. Тэгээд дээл маань бол бид гуравт маш их таалагдсан. Тэгээд сэтгэл ханамж мэдээж маш өндөр байгаа. За дараагийн ярих чухал зүйл бол зураг видео бол мэдээж хормонд маш чухал байд юм билэ. Тэгээд бид хоёрын хувьд болохоор за бид хоёр биш бид гурийн хувьд болохоор Австралид зураг авахулсан. Тэгээд Монголд очиод бас богинохон Монголд бид хоёр чинь хормныхаа яг 10 хоногийн өмнө Монголд очсон юм аа. Тэгээд Монголд бас зураг авахулсан. Тэгээд Австралид зураг авахулсан газраас одоо юу яа гэж бодож байна. Дараа 7 хоногт бид хоёр нөгөө нэг Австралид зураг авахулсан газраас альбом очиж аван. Тэгээд тэрийг нэг unboxing хийнгээ тэр туршлагаасаа бас богинохон нэг бичлэг оруулъя гэж бодож байна. Тэгээд та хэд тэндээс бас бид хэдийг Австралид ямар зураг авахсныг хараарай. Тэгээд Монголд авахулсан зургийн хувьд болохоор яг манай үеэл мэрэгжлийн зурагчин байсан. Тэгээд бид хэднийг хөдөө
одоо хөдөө гараад одоо брэнд медиагаар 1 минут 30 секундын урттай тийм нөгөө Монгол үндэсний одоо Монгол аж ахуйг харуулсан тийм богинохон бичлэгийг брэнд медиагаар хийлгээд тэгээд үеэл зурагч нь авч яваад давхар ингээд зураг авахуулаад явсан байгаа. Тэгээд брэнд медиагаар хийлгсэн тэр 1 минут 30 секундын бичлэг бол ерөөсөө 20-аас 3 хоногийн өмнө хийлгээд эдитэлсэн бичлэг. Тэгээд хэрвээ та хэд үзхийг хүсэх юм бол манай фейж үзнээс одоо ороод үзээрэй. Тэгээд зургнуудаа бол үеэлээрээ авахсан. Тэгээд хормын зургийг ч гэсэн үеэл маань авч гисэн. За хормын явцад бас үеэл маань одоо найз зурагч нь авчраад ингээд 2 зурагчийн авсан. За бас нөгөө манай нөхрийн талын нэг хамаатан ах ингээд бас туслаад гоё зургнууд авч гисэн. Тэгээд бүгдд нь маш их баярлаа. Тэгээд хормын дараа зураг видео бол маш чухал юм байлээ алдчихгүй. Тэгээд ер нь бол ганц үлдэж байгаа чухал зүйл нь зураг видео учраас та хэд маань зураг видеонд маш сайн анхаараарай. Маш одоо туршлагатай гоё газрыг сонгоорой гэж хэлмээр байна. Тэгээд одоо жишээ нь Австралид би зураг авахлахдаа одоо зураг авах газраа нэлээд хайж агаад тэгээд тэр хүмүүсийн авсан зургнуудыг нэлээд харсан. Тэгээд авсан зургнууд нь надад таалагдаад тэгээд би тухайн газрыг сонгосон. Тэгээд мэдээж яг зургнууд нь өмнө авсан зургнууд нь таалагдсан байсан учраас одоо миний зургнууд ч гэсэн ерөөхдөө тийм төстэй гоё зургнууд гарсан. За тэгээд өөрчн зурагчин дээр хэлэх ер нь бол зураг маш чухал шүү. Тэгээд видеоны хувьд болохоор нөгөө бит хоёр 10 хоногийн өмнө утсан учраас зөвхөн нөгөө Монгол аж ахуйг харуулсан богинохон бичлэг хийлгсэн. Хэрвээ бит хоёрт цаг байсан бол видеонд бас ингээд анх танилцсан түүхээ харуулсан нэг юм хөөрхөн жижигхэн видео. Тэгээд Монгол аж ахуй харуулсан юм 2 видео хийлгвэл айгүй зүгээр юм байна гэж утсан. Тэгээд мэдээж цаг богино байсан учраас чадаагүй. Гэхдээ ер нь бол хормын дараах зураг одоо бит хоёрт үлдсэн тэр зураг видеонд бол маш сэтгэл хангалуун байгаа. Тэгээд бас нэг юмыг хормын одоо үед нь штэ бит хоёр блог хийнэ гэж бодож ирсэн мэдээж хийж чадаагүй амжаагүй. Жохон туршлагагүй л байсан л да. Тэгээд хормын маргаашаас бит хоёр одоо би жишээ нь өөрөө стори оруулах ч юм уу те оруулах гэсэн чинь хормын дундуур стори оруулах гэсэн чинь маргааш надаа бүр ямар ч бичлэг ямар ч зураг байгаагүй өөрт маань мэдээж нөгөө зурагчингаасаа зураг аваагүй байгаа штэ. Тэгэхээр та хэд бас ингээд гоё хормон дээрээ хажууд яг нэг хүнд яг даатгаад ингээд гоё сторинуудын бичлэг хийдэг ч юм уу те хуцаа өгөөд тэгвэл их зүгээр юм билээ шүү. Тэгэхгүй бол маргааш өглөө нь бүр үнэхээр ямар ч зураг стори байхгүй хүмүүсийн одоо хүмүүсээс өөрсдийнхөө зураг видео сториг ер нь бол харт юм билээ. Тэгээд тэгвэл айгүй зүгээр санагдсан. За хормын явцад нэгэнт яг нөгөө нэг хуримныхаа үед бас тэгээд зураг видеогоо одоо яг хажуудаа хүн аваад хийлгүүл зүгээр юм шүү гэж ярьсан юм чинь хуримн дээрээ бас одоо ялангуяа эмэгтэйчүүд за эрэгтэй эмэгтэй гэлтгүй аль нь хажуудаа заавал нэг хүнтэй баймар юм шиг санагцсан. Яг ингээд эмэгтэй хүн чинь амар олон нэг плажа сойлно. Тэгээд плаж чинь ингээд айгу нүсэр том за ихэнх хүмүүс их тийм байгаах гэж бодож байна. Нүсэр том байгаа учраас ингээд хувцаа сойлно, тайлна тэр болгонд заавал ингээд хажууд нэг хүн ингээд туслаад ингээд байж ах ёстой юм шиг ёстой цааш юм дээ. Ер нь бол ингээд та хэд маань хажуудаа заавал нэг хүн байлгаараа одоо гинтийн ямар нэг юм хэрэг гарахад тэгээд өгөөч ингээд өгөөч гэхэд хажууд ч ингээд заавал нэг хүн байж ивэл зүгээр юм байлээ шүү. Тэгээд хурмын бэлгийн хайрцагны тухай бит хоёрын хувьд болохоор яг ингээд хурим талтаа ороод тэгээд нөгөө брэнд медиагаас яг ийм нөгөө бэлгийн хайрцаг одоо өгсөн. Тэгээд яг хурмны дундуур ингээд одоо бүх үйл ажиллагаа зогсно гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бол бүх үйл ажиллагаа зогсоод зөвхөн хүмүүсээсээ бэлгээ аваад, зураг авахуулаад тэгээд нөгөө бэлгэний хайрцагндаа мөнгө игээд тэгээд энэ хугацаа бол одоо ерөнхийдөө бараг 1 цаг орчим болсон. Тэгээд надаа яг нөгөө бэлэг бол хосуудын үед маш чухал. Тэгээд яг тэгж бэлгээ авсан гоё юм нь юу байсан бэ гэхээр одоо бүх хүмүүстэйгээ яг ингээд нүүр тулаад, үнсүүлээд, үнсээд ч юм уу те ингээд тэд нар маань ингээд гоё сэтгэлийнхаа жижигхэн үгийг хэлээд бэлгээ аваад тэгээ хамтдаа зургаад аруулаад тэр мөч бол мэдээж гоё байсан. Гэхдээ бас хитрхи их цаг хугацаа яг нөгөө нэг тэнд бол 5 цаг л байгаа штэ. Тэгэхээр тэрэнд ингээд бүтэн 1 цагийн бараг бэлгэн даваа авчихаар надад бас сүулт нь жоохон харамсалтай санагдсан. Тэгэхээр та хэд маань за тэгсгээд болчих бах, ингэсгээд болчих бах гэлтгүүгээр ер нь бол заавал
бэлэгнийхээ асуудлыг яаж идэх вэ? Яавал арай эвтэйхэн бах уу? Яавал арай цагийг богиносгож болох уу гэдэг тал дээр нэлээд бас сайн ярилцаад шийдвэр гаргаарай гэж хэлмээр байна. Тэгээ өмнөх влог дээр бас хэлсэн те ингээд ер нь ингээд тэр маань ингэчээсээ энэ маань ингэчээсээ гэхээсээ илүү бүх юмн дээр чи энийг хариуцаарай, чи энийг хариуцаарай, чи яг энэ дээр туслаад өгөөрэй гэд ингээд бүгдэндээ нь хариуцлагатайгаар ингээд үүрэг даалгавар болгоод хүчүүлэх зүгээр юм байлээ шүү. За бүр амар их юм яриад байгаа. За цаасаа нэг хараадах юм. За тэгээд хурман дээрээ бит хоёрын хувьд болохоор бид гурав сюрприз бүжиг бүжгэлсэн гэр бүлэрээ. Тэгээд би бас нөхөртөө ингээд жижигхэн сюрприз бүжиг бүжгэлсэн. Тэгээд Австралид болохоор бүжгийн багш одоо инх төр багшаараа заалгасан. Тэгээд Австралид байгаа баг ихэнх хүмүүс маань баг бүжгийн багш инх төр багш мэддэг баха. Тэгээд ямар ч байсан бид гурав бүжгээ заалгасан, бүжгээ дэглүүлсэн. Тэгээд таад маань хүсвэл бас ингээд бичлэг нь богино хэмжээгээр оруулсан байгаа. Тэгээд мэргэжлийн хүн гэж бол үнэхээр шал өөр. Тэгээд үнэхээр гоё бүжгээ маань дэглээд зааж өгсөн. Тэгээд багштаа бас баярлаа. За Монголд бас би хэлжсэн те нөгөө 10 хоногийн өмнө Монголд очиод тэгээд бараг 5 хоног илүү 4 хоногийн өмнө илүү хурмынхаа өмнө яг нэг жижигхэн одоо сюрприз бүжгэлмээр санагдаад тэгээд нөгөө Австралид байдаг инхтер багшаасаа биш худлаа ярьж шүү. Арай өөрөөр холбогдсон юм байна. Найзаараа холбогдсон юм байна. Тэгээд Эми Эмилия гэд охиноор бүжгээ заадгаж ирсэн. Тэгээд тэр болохоор яг багшилдаг үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хорооллын Moon Dance дээр би очиж заалгасан. Тэгээд Эмилия гэдэг охин байсан. Тэгээд надтай бас ингээд нийлээд 3-4 охин бүжгэлсэн. Тэгээд Эмилия маань заагаад найзууд нь бас цуг бүжиглээд тэгээд тэд нар ч гэсэн ер нь бол надад заасан. Тэгээ ер нь айгүй гоё тийм энергитэй, айгүй гоё тийм цоглог, тэгээд айгүй гоё зааж өгсөн. Тэгээ ер нь бол бас маш одоо инх төр багштаач тэр Эмилия одоо бүтэн Монгол нэрийг мэдэхгүй маа. Эмилия багштаач тэр маш сэтгэл хангалуун байсан. Тэгээд баярлаа. Үнэхээр гоё бүжгийн маань сэтгэлээсээ гоё зааж өгсөнд. За тэгээд өмнө нь хэлсэнчлэн хэрэв бүжгийн хувцас хэрэг болох юм бол Moon Dance бүжгийн хувцас түрээсгээ байд юм билээ. Тэгээд тэндээс юм очиж харж байгаа л гоё хувцас сонгочих юм байлээ. За хурмын бялууны хувьд болохоор жүр үр дээрээс бит хоёр захиалсан. Тэгээд нөгөө хэрвээ ингээд ресторанч нь одоо десерттэй байх юм бол том тортны хэрэг байдаггүй юм байлээ л дээ. Хэрвээ том одоо цаанаас нь ингээд десерт ингээд хүм болгонд өчөж байгаа учраас одоо хурмын бялууг ингээд зүсээл бүгд нь тараагаад авах шаардлага байдгүй мэн гэж ойлгосон. Ерөнхийдөө бол жоохон тэгж зөвөвсөн. Тэгээд бит хоёрын хувьд болохоор 3 давхар бялуу хийлгсэн. Тэгээд 3 давхар бялууны нөгөө хамгийн доотлын давхар нь болохоор хиймэл. Тэгээд дээдлийн 2 давхар нь болохоор яг жинхэнэ тортоор ингээд яг бүгдийн нөгөө зүсэд хүмүүстэй тарааж өгөхгүй учраас ийм торт хийлгсэн. Тэгээд бит хоёр уул нь жүр үр дээр очиод ингээд доотлын 2 нь хиймэл, дээдлийн 2 нь ингээд жинхэнэ торт хийлгэж гэсэн чинь 500 мянган төгрөг бол гээд би чи нөгөө нэг Монголд удаан байгаагүй нөгөө юмны үннийг баг мартцсан бүр 500 мянгааг шокроод бит хоёр чи. Тэгээд за ажаараа тэгвэл 2 давхар хуурамч биш 1 давхрын ингээд хиймлэр 2 давхрын жигнэр хийлгэхэд хэд болох вэ гэсэн чинь 100 мянга хасагдаад 400 мянга гээд. Тэгээд за тэгвэл тэгээд хийлгэчигээд. Тэгээд 400 мянгаар нэг юм бичлэгэн дээрээс маань бас хальт харагдан да ингээд хурмын хосын ингээд юутай бас айгу хөөрхөн торт байсан. Надад бол айгу таалагдсан айгу гоё торт. Тортныхоо сторийг хийж чадаагүй хийх хэрэгтэй айгу гоё торт байсан. Тэгээд юу ярьж байгаа хадуураа авчаа. Тэгээд 400 мянган төгрөг төлөөд тэгээ нөгөө доотлын давхар нь хиймэл штэ. Тэгээ тэр хиймлийг нөгөө нэг буцааж аваачих учраас ингээд барьцаа гэд нэг 200 мянган төгрөг чөлөөдөө ингээд нийтдээ 600 мянган төгрөг төлж исэн. Тэгээд мэдээж нөгөө доотлын нөгөө хиймэл юмыг аваачаад өгөхөр буцаад 200 мянган төгрөг аавнаа. Гэтэ ер нь бол бялуу айгу үнэтэй юм байлээ. За одоо үлдээсэн зүйлүүдээ ерөөхдөө нь багцлаад ингээд бараг дуусчих шиг байна. Тэгээд өмнө нь нөгөө нэг эхний бичлэгээр жоохон түрүүн бичлэгээр хурмын зардлын тухай би влог хийсэн байгаа. Тэгээд ер нь бол бит хоёрын зардал тийм хүү гарсан. Тэгээд та хэд заавал тийм өртөгтэй ч юм уу те ийм үнэтэй юм байна. Яг зарим хүмүүс айгүй үнэтэй их
үнэтэй болсон байна ингээд тэгсэн мэсэн. Тэгээд та хэд манаас авах гэхийн ухаанаар хандаарай. Та нарын заавал тийм үнэтэй байх албагүй. Арай бас зарим юмнуудаа танаад одоо хямдхан хөөрхөн хуримж болно штэ. Тэгээд зарим хүмүүсээс гадаадд хийсэн бол арай хямдхан болох байсан байна. Монголд ийм үнэтэй гээд яг бит хоёрын хувьд болохоор хурим гэдэг зүйл чинь одоо хурим хийхээс өмнө бол хурим зөвхөн бит хоёрын баяр гэж одоо бид гурвын баяр гэж аявих бодож исэн. Тэгээд хурим хийсний дараагаар эн чинь зөвхөн бит хоёрын баяр бид гурвын баяр биш байсан юм байна. Ингээд гэр бүлийн баг баяр байсан юм байна. Ингээд одоо хэрвээ гадаадд хийсэн бол ингээд цөөхөн найзууд маань ч юм уу хамаатнууд маань ирэн тэгээд ингээд Монголдо хийсний давуу тал гэх юм бол ингээд айгүй олон гоё ингээд бүх хамаатнууд маань бүх найзууд маань ирээд ингээд тэр хүмүүстэй уулзаад ингээд тэр нь айгүй гоё яасан. Тэгээд Монголдо хийсний давуу тал нь тэр байгаа шүү. Бит хоёрын хувьд бол тийм байсан. Тэгээд хүмүүс бол ерөөдөө зарим хүмүүс зураг бичлэгэндээ одоо их мөнгө зарцуулаад тэгээд одоо нөгөө дуучдаг шүү дээ тий. Дуучдынхаа мөнгийг багасгаад ч юм уу тий. Нэг ингээд одоо юу хүсэж байгаагаас шалтгаад өөрсдөө тааруулаад ингээд өөрчлөлт. За өөрчлөлт нь хайш юм бэ? Бит хоёрын хувьд болохоор цаг хугацаа бага байсан учраас зураг бичлэгийг бол маш ихээр хийлгэж чадаагүй. Одоо контент шиг юмнууд их хийлгэж чадаагүй. Яг ингээл цөөх хідэн гоё зураг, цөөх хідэн ганц бичлэгтэй. Тэгээд дуучид маань бол яг өөрсдийнхөө хүссэн дуучдыг бол авчирсан. Тэгээд бит хоёрт бол мэдээж маш гоё байсан. Гэхдээ та хэд манаас заавал тэгж зардал гаргаж, заавал тэгж дуучид бас тэгж авчрах бас шаардлагагүй хаа гэж бодож байна. Тэгээ ер нь бол сайхан авах гэхийн ухаанаар хандаад одоо авах хэмээн аваад, хаях хэмээн хаяад тэгээд өөрсдийнхөө хүснээрээ одоо өөрсдөө тохируулаад бас чадах хэмжээгээр хосууд маань гоё хурмаа хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд та хурмаа хийх гэж байгаа хосуудаа бүгдд нь амжилт хүсье. Өөрсдийнхөө мөрөөдлийнхөө хурмыг хийгээрэй. Тэгээд хурмаа одоо хийх гэж байгаа одоо бэлдэх хугацаа тэр 6 сар ч юм уу 1 жил бол үнэхээр аз жаргалтай өнгөрдөг. Бэлдэж байгаа хүмүүс ч гэсэн тэр аз жаргалыг одоо мэдрээд явж байгаа байх гэж бодож байна. Тэгээд таадтай амжилт хүсье. Бяцхан ч гэсэн мэдээлэл болсон бахаа гэж найдаж байна. Дараагийнхаа влогоор уулзлаа. Түр баяртай.